За 21-р бодлого харъя. Энэ илэрхийллийг хялбар арсенал бутархааны нийлбэр задлаа гэж байна. За тэгэхээр бүтрэх хуваар нь 1-ээс асах нь x-ийг үржих нь 2x-тэй нэмэх нь 3-ын квадрат. Хүртэр нь болохоор 8x квадраттэй нэмэх нь 9x нэмэх нь 8. За тэгэхээр хуваар нь харахаар бүтэн 1-ээс асах нь x маань 1 зэрэгтэй байна. За 2x-тэй нэмэх нь 3-ын квадрат байгаа учраас 1 зэрэгтэйгээс тухай зэрэг хүртэл бичнэ 2x-тэй дараадлаад одоо манай 2 зэрэгтэй юм чинь би энд 1 2 хэрвээ энд 3 байсан бол би 2x-ийн 3-ын 1 зэрэгт 2 зэрэгт 3 зэрэгт 3 зэрэгтээ дарааллаад бүгдийг бичих байсан шүү. За шовн бод хүртэр дээр нь сул тоо энэ бас нэг сул тоо түүний квадрат зэрэгтэй бас сул тоо. За тэгэхээр ийм байх ABC бүтэр олно гэсэн үг. За ижилбэр өгнө. Энд болохоор бүгд 2x-тэй нэмэх нь 3-ын квадратыг өгөх юм байна. Энд болохоор 1-ээс асах нь x-ийг 2x-тэй нэмэх нь 3-тай нөгөөд энэ болохоор бүгд 1-ээс асах нь x гэх юм байна. За ингээ 2-тэй ижилбэрт болгох чинь хуваарийг орхиод 8x квадраттай нэмэх нь 9x нэмэх нь 8 маань а үржих нь 2x-тэй нэмэх нь 3-ын квадрат. Нэмэх нь b үржих нь 1-ээс асах нь x-ийг үржих нь 2x-тэй нэмэх нь 3. Нэмэх нь c үржих нь 1-ээс асах нь x-тэй тэнцэн байна гэсэн үг. За ийм байх ABC болно гэсэн үг. За эхний олон гишүүнт маань болохоор хэвээрээ байжиг. За хоёр дахь нь а үржих ингээд энийг хаалтад задлаж 4x квадрат нэмэх нь 6 гүржүүлээд 2 үржүүлээд 12x 3-ын квадрат 9. b үржих ингээд хаалтад задлаад үржүүлчихье. За ингээд 2x ингээд үржүүлээ нэмэх нь 3 ингээд үржүүлээ хасах нь 2x квадрат ингээд үржүүлээ хасах нь 3x нэмэх нь c үржих нь 1-ээс хасах нь x. За тэгээ энэ маань хэвээрээ байж байгаад хойтойгоо хаалтаа задлалчнаа. За 4ax квадрат нэмэх нь 12ax нэмэх нь 9a нэмэх нь ингээд үржихээр хасах 2x квадрат гэхэд x зэрэгтэйгээс нүшлээ явчих. За хасах 2bx квадрат юм байна. Энэ нэрийн тэгэхээр хасах 1x. За b-гээр үржихээр хасах bx сул тоон 3b нэмэх нь c-ээс хэн cx. За одоо бүгдээрээ ижил зэрэгээр нь ялгаад явчихнаа. За x квадратаа нэг ялахаар 4a хасах нь 2b. За бүгд x-тэй нэг ялгана. Тэгэхээр эндээс 12a хасах нь b хасах нь c. За дараа сул тоотойгоо нэг ялахаар 9a нэмэх нь 3b нэмэх нь 1c. За тэгэхээр энэ сул тоонд бүгд ялах юм байна. За энэ хоёр маань тэнцүү байна гэдэг чинь эндээс x квадрат өмнөх коэффициент маань 8-тай тэнцүү юм байна. А x-ийн өмнөх коэффициент маань 9-тэй тэнцүү юм байна. А сул тоо маань болохоор 8-тай тэнцүү юм байна. Ийм байх ABC болно гэсэн үг. За тэгэхээр 4a-гаас хасах нь 2b маань 8-тай тэнцүү юм байна. 12a-гаас хасах нь b хасах нь c маань 9-тэй тэнцүү юм байна. 9a дээр нэмэх нь 3b нэмэх нь c маань 8-тай тэнцүү байна. Нэмэх нь c. За эндээс ABC болно. За тэгэхээр эхнийх нь a бийг илэрхийлэгдсэн учраас хоёр дахь нь бүгд хооронд хасаад 2 дахь 3 дахь хасаад c гэж хэлүүлчих. 12a-гаас 9-ийг хасахаар 3a хасах b-гээс хасах 1b гэж хасах 4b. Энэ чинь нэр юу вэ? Хасахгүй юм байна. Яагаад гэвэл энэ хасах зэнд нэмэх зэм шууд хооронд нь нэмсэн тийш тэгвэл хурагдчих шүү дээ. Тэгэхээр 21a хооронд нэмэхээр 2b c-нүд нустаад 8 дэрсийг нэмээд 17. За тэгвэл одоо хамгийн ихний 4a-гаас нь 2b нь 8 гэсэнийг байршуулаад 21a дээр нэмэх нь 2b тэнцүү 17. За хооронд нь нэмэхээр 25a b-нүд маань устлаа 8 дээр 17 нэмлээ 25. Тэгэхээр манай a 1 биш. За 1 юм бол одоо бүгд энэ чинь тавиад бийг олноо. Тэгэхээр эндээс 4a маань 1 хасах нь 2b тэнцүү 8. Эндээс хасах 2b тэнцүү 8-аас 4-ээс 4 бийг оллоо хасах 2. За одоо цэг олноо. Цэгийг бүгд хаана орлуулах вэ гэхэд энд орлуулчих. За 12a маань 1
хасах нь B маань хас 2 хасах нь C тэнцүү 9. Тэгэхээр энэ маань 12 дээр нэмэх нь 2 хасах нь C тэнцүү 9. Тэгэхээр 14-өөс C хассан 9 тэнцүү юм байна. C-г болохоор 5 юм байна. За ингээд бүгдээрээ бодорхоод задахад бэлэн болчлоо тий. За энэ дээр бол наа 1 юм байна. 1-ийг хуваах нь 1-ээс x. B маань болохоор хас 2-оос. Тэгэхээр шууд хасах 2-ыг ингээд авч 2x-тэй нэмэх нь 3. Манай C маань болохоор 5 гарсан. 5-ыг хуваах нь 2x-тэй нэмэх нь 3-ын квадрат. За ингээд хэлбэр бутгааны нийлбэр тавьчлаа. За 22 нь энэ олон гишүүнтийг энд хуваахад модур нь энэ үлдэгдэл нэмээс олон гишүүнтэй болгоно. Тэгэхээр px олон гишүүнтийг x квадрат дээр нэмэх нь нэгт хуваасан чинь модур нь 3x-ээс санаг гараад үлдэгдэл нь x дээр нэмэх нь 3 гарсан гэж. За энэ олон гишүүнтийг болоорой. Тэгэхээр энийг өөрчүүлээд цэцэлж байна. За өөрчүүлэхээр 3x-ийн куб хасах нь x квадрат ингээ өөрчүүлээ 3x тэг хасах нь 1 нэмэх нь x нэмэх нь 3. За эндээс 3x-ийн куб хасах нь x квадрат төсөөтэй гишүүдээ эмгтгэлээ 4x дээр нэмэх нь 2. За ингээ px олон гишүүнт маань ийм байжээ. За 23 энэ адилтгалыг логарифм хэлбэрч хэлжүүлэх нь a-гийн n зэрэгт нь b-тэй тэнцүү. За энийг бүгдээрээ хоёр талаас нь энэ a-г очиж a суурьтай логарифм авч. За энэ a-ийн тэгээс эрсэх гэж өгсөн байсан баг. За тэгээд энэ n-ийг бүгдээр логарифм урд гаргалаа. Тэгэхээр n-ийг үржих нь логарифм a суурьтай a. За гэхдээ энд болохоор n тэгшүү сандгаа юу гэдгээс бас хамаарнаа. Яг л энэ сөрөг байжсэн энэ тэгш тойжсэн энийг уршаа гарвал энэ юу байсан бол яа нэ. За тэгэхээр яг a-га эрэг тогтчих. Тэгээд логарифм a суурьтай b. Тэгэхээр a суурьтай a маань 1 юм чинь n маань логарифм a суурьтай b-тэй тэнцүү байна. За 24 энэ адилтгалыг зэрэг хэлбэршүүлж чинь. За логарифмын суурь юм чинь a нь тгээс их нэгээс илгаатайг өгсөн байгаа. b-нээс тгээс их тодорхойлох мужид ийм байх шүү тий. За тэгэхээр одоо бүгдээ яах гэсэн a суурьтай b байгаа юм байна. n гэсэн n-ийг бүгдээрээ a суурьтай a-гаар өөрчилж a суурьтай a маань 1. Тэгээ нэг зэрэг болгоод оруулахаар логарифм a суурьтай b-ийн тэнцүү логарифмын урд байгаа тоо маань аргашаа зэрэг бол гарчна. Одоо хоёулынх логарифмыг хэлээ. Тэгэхээр b-ийн тэнцүү a-гийн n зэрэгт багнэ. За 25 дараах логарифмуудыг өсөх хэрэмбээр байрлуулах гэж. За тэгэхээр энэ бүгдээрээ зарим нь шууд тоо болчих юм байна. Зарим нь суурийн адилхан болох хэрэгтэй юм байна тий. За 3 суурьтай 9 маань хэд вэ гэсэн чинь 3 суурьтай 9 гэхээр 9 чинь 3-ын квадрат тий. Тэгэхээр 2 нь урагшаа гараад 2-ыг үржих нь логарифм 3 суурьтай 3. 3-тай 3 маань 1 юм чинь манай хариу 2. За эсвэл бүгдээрээ 3-ын хэдэн зэрэгт нь 9 вэ гэсэн үг. Тэгэхээр 2 зэрэгт. За энийг бас тийм зарчмаар хичээл та. 2 суурьтай 8 гэхээр 2-ын хэдэн зэрэгт нь 8 юм бэ гэхээр 3 зэрэгт нь гэж шууд ингээд тавьж болно. За энэ болохоор 2 суурьтай 2 маань 2-ын хэдэн зэрэгт 2 вэ гэхээр 1. За харин энэ хэдийг энэ хоёрыг нэвтрэж чадахгүй. За тэгэхээр ямар ч байсан 3 суурьтай 4 маань 3 суурьтай 3-аас их гэж чинь 1-ээс их тав. За гэхдээ 2-оос бол багтаа 3-аас 9. Тэгэхээр энэ бол 1.1 хэдтэй таа тий. 20 ч болохоор 3-ын квадрат нь 9. 3-ын куб нь 27. Тэгэхээр манай 3 суурьтай 20 ч болохоор шүү дээ. 3 суурьтай 9-өөс бол их. 3 суурьтай 9 маань 2 шүү. Харин 3 суурьтай 27-оос бол бага. Тэгэхээр энэ чинь 3-аас бага. Тэгэхээр энэ маань нэг 2.1 хэдтэй таах гэдэг та. За одоо өсөх хэрэмбээр байрлуулахаар хамгийн багтаа 1 буюу логарифм 2 суурьтай 2 маань юм байна. Дараагийнх нь болохоор 2 буюу логарифм 3 суурьтай 9 маань юм байна. Дараа нь 2.3 суурьтай 4 маань 1.1 ч. 3 суурьтай 9 маань 2 юм чинь. Энэ юм 3 суурьтай 4 маань 1.1 юм чинь. Энэ. За дараа нь болохоор 3 суурьтай 9 маань орно 2. Дараа нь 2.1-тэйгээрээ логарифм 3 суурьтай 20 орно. Тэгээ 3 суурьтай 2 суурьтай 8 маань 3 юм чинь энэ их болчихно. За ингэ байлуулчихнаа. За энэ илэрхийллийн утгыг олоорой гэж. За зэргийн чанараар бүгдээ 1-ээс хасах нь r-тай 5
гинэ. Тэгэхээр 10-ын x-с асах нэг хэрэг зэрэг байл бүгдээ 10-ын x зэрэгтийг хуваах нь 10-ын y зэрэг. Тэгэхээр энэ ёсоор 10-ын 1 зэрэгтийг хуваах нь 10-ын логарифм r-тай 5 зэрэг. За ээлжим нь r суртай гэсэн үг. За дараагийн нэг чанар нь логарифм a суртай гэсэн зэрэг нь a суртай b-г. За тэгэхээр энэ хоёр адилхан байгаа учраас манайх энэ b гарна. Тэгэхээр эн чинь 10-ыг хуваах нь энэ чинь r суртай гэсэн үг байхгүй. Тэгэхээр 5 гарах юм байна. Харин 2. За энэ тэгшлийн шийдийг болоорой гэж чинь. За тэгэхээр бүгд логарифм y суурьтай 7-аас нь 2x тэнцүү 0 тэнцүүнэ. За тэгэхээр би энийг y суурьтай y-гээр хурцлана. За гэхдээ нэг тодорхойлох гэж байна. За y нь болохоор логарифмын суурь юм чинь тэгээс мөртлөө манай y нь нэгээс л хатах хэрэгтэй. За x-ийн хувьд юу юм гэсэн чинь логарифмын ард байгаа учраас энэ 7-аас нь 2x маань тэгээс эрсэх таах хэрэгтэй. За эндээс манай x маань хас 2x маань хас 7-оос их хас 2 тухайгаар тэмдэг эргээд 7 хуваах нь 2-оос багтаа. Y гэрэг нь болохоор энэ хэсгийг хангах шүү тий. За 0-ны зэрэг л оруулчаа. За тэгэхээр одоо юу болох гэсэн манай бодлого маань энэ хэсэг нь болохоор тодорхойлох юм. Логарифм y суурьтай 7-оос нь 2x тэнцүү логарифм y суурьтай y гэснээр 0-оо зэрэгүүлэх оруулж байна. За логарифм y-гүүдээ хадаа хаяхаар 7-оос нь 2x маань y-ийн 0 зэрэг 1 гэсэн үг. Тэгэхээр эндээс 6-аас нь 2x нь тэг болоод 2x нь 6 болоод манай x нь 3 юм биш. Тэгэхээр тодорхойлмож нь x маань ямар байх хэвтэй вэ? 3.5-аас бага байх хэвтэй. Тэгэхээр манай хариу нь x тэнцүү 3 байна. За энэ тэгшлийн шийдийг болоорой гэж. За нэгдүгээр бүдээр тодорхойлмож тавна. Логарифмын ард ам чинь 5-аас нь 2x маань тэгээс эрсэх байх хэвтэй. X-тэй нэмэх нэг нь тэгээс эрсэх байх хэвтэй. Тэгэхээр манай x шийд маань хасах нэгээс их хасах 2x ингээд 5 нөгөө тийш хасах 5 болоод за хасах 2 тухайгаар тэмдэг эргээд 5-ыг 2 тухайгаар 2.5. X нь хасах нэгээс их. За манай x маань хасах нэгээс их мөртлөө 2.5-аас багтаах хэрэгтэй юм шүү тий. За одоо яг шийдээ бодож гаргана. За энэ 2 суурьтай байна. За 3 дээр нэмэх нь энэ маань бас 2 суурьтай байна. Тэгвэл сул тоогоо би яг хэрэг 2 суурьтай болгохын тулд логарифм 2 суурьтай 2-оор хурцуулж. 2-2 маань 1. Тэгэхээр 3-аа зэрэг болгоо оруулчих. Тэгэхээр эндээс логарифм 2 суурьтай 5-аас нь 2x нь тэнцүү. За энэ логарифм 2 суурьтай 2-ын урд байгаа 3 маань ишин зэрэг л орчих. Нэмэх нь логарифм 2 суурьтай x дээр нэмэх нь 1. За эндээс логарифм 2 суурьтай 5-аас нь 2x. За нэмж байгаа юм чинь бүгдээрээ ижил суурьтай 2 логарифм нэмжээвэл r-ийн 2 таг нь үржүүлнэ. 2-ын куб 8. Тэгээд x дээр нэмэх нэг үржүүлж байна. За тэгээд логарифм 2-удаа чөлөөллөө. 5-аас нь 2x маань тэнцүү 8x дээр нэмэх нь 8. За нэг урагшаа гарахаар хасах нь x болоод 8-аас 5 хасахаар 3 болно. X болохоор хасах 3-ыг хуваах нь 10. За тодорхойлмож ажиллана. Манайх хасах 0.3. Хасах нэгээс 2.5 хооронд байх хэрэгтэй гэж байгаа учраас манай хариу нь энэ байна. За 29 энэ тэгштийг бодоорой гэж. За тэгэхээр бүгдээрээ эхний нь 5 суурьтай x нь байжийг 2-ыг энэ зэрэг болох оруулж. Тэгэхээр логарифм 5 суурьтай 3-ын квадрат. За мөн 2-ны 1 ишээ зэрэг болох оруулж. Тэгэхээр логарифм 5 суурьтай 49 ингээд 2-ны 1-ээ логарифмын агш оруулчихна. Хасах нь логарифм 5 суурьтай 27-гийн 3-ны 1-ээ мөн зэрэг болгоод оруулж. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 5 суурьтай x тэнцүү логарифм 5 суурьтай 3-ын квадрат 9 логарифм 5 суурьтай 49-с язгуур гарах гэхэд 7 хасах нь логарифм 5 суурьтай 27-аас куб 6 гэхээр 3. За тэгэхээр логарифм 5 суурьтай x. За ижил суурьтай логарифмуудыг нэмжээвэл r-ийн 2 тоог нь үржүүлнэ. 7-аас нь 63 болчихно. Хасах нь 5 суурьтай 3. За ижил суурьтай логарифмуудыг хасчихвэл хооронд нь хуваана. Тэгэхээр 5 суурьтай x-ний 27-оо 7-аас нь 63-аа за ингэж хавдаг байна шүү дээ. 7-9-ийн 63-аа 3 тоочнаа. Тэгээ логарифм 5-аа хаяхаар x маань 21 байна.
тодорхойлох мужаа нь юу юм гэсэн чинь логарифм хадгалчаас x тэгээс ирсэх байх хэрэгтэй гэхээр болж байна. За 30 энэ функцийг ийм хэлбэрээр илэрхийлж болно. Тэгээд энэ хавтгаад гинэ. За хараа явж гисэн. За y тэнцүү 3-ыг өрчгөн 4x. За ингээд хариуг нь харахаар l-ийн буюу есүртэй логарифмаар логарифмлцсан байгаа болохоор ингээд хоёр талд нь l-ийн логарифмыг тавьчих. Тэгэхээр l-ийн маань есүртэй логарифм шүү дээ. Логарифмаар үржүүлж байгаа юм чинь l-ийн 3 нэмэх нь l-ийн 4x гэж. За эндээс l-ийн y тэнцүү l-ийн 3 гэснээр x-ийн урагшаа гаргасан чинь x-ийг үрчгэн l-ийн 4. За тэгэхээр одоо энд харахаар манайх энэ 3 юм байна. Энэ маань x-ийн урд бас нэг юм тавгаз. За энэ яатсан бэ гэсэн ингэсэн байна. Энийг цаашаа өргөлөд l-ийн y тэнцүү l-ийн 3 нэмэх нь x-ийг үрчгэн 4 маань 2-ын квадрат. Тэгэхээр l-ийн y тэнцүү l-ийн 3-д нэмэх нь за энэ зэрэг маань үрчигдээд 2x болж байна. За l-ийн 2. За ингээд нэх маань өгчнөө. Тэгсэн чинь цаашаа яасан гэнэ үү? Иймд манай энэ хавтгаад юу гэж чих юм бол доо x l-ийн y хавтгаад. За тэгэхээр эндээс манайх x ба l-ийн y хавтгаад тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээрээ вэ шүү дээ. Энэ чиглэлөө нь l-ийн y авчи. Энэ чиглэлөө нь болохоор x авчи. Тэгэхээр одоо бүгд l-ийн y-гээ энэ чиглэлд авсан гэдэг нь энийг ямар нэгэн f-д y-гийн функц маань энд юу гэж тарах гэсэн чинь x-с хамаарсан. Энэ нэг зүгээр тооштой шуун функц учраас энэ l-ийн y хавтаад энэ нь шулуун байна гэж хэлүүлэх гэж байгаа юм шиг байна. За яагаад гэвэл одоо би энд l-ийн y гарсаа хэрхэн шууд энэ тавина гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд болохоор x-ийн оронд бүгд нэг тооход л одоо шилэл 0-ыг авъя л да. За 0-ыг олуулангууд л манай l-ийн y-г нь хэд гарах вэ гэсэн чинь l-ийн 3 гарах юм байна. Тэгэхээр l-ийн y-ийн дагуул гэдэг тавьчих. l-ийн 3. За дараа нь нэгийг авъя. За нэгийг авангууд л чинь l-ийн y-ийн x-ийн 1-ийг татсан шүү дээ. Тэгэхээр l-ийн 3 дээр нэмэх нь 2-ыг өрчгөн l-ийн 2. За тэгэхээр одоо бүгдээрээ дараа нэгийг тавьсан чинь за ям сэнэс багцаар энд байгаа нэг таа юм байна. Буюу l-ийн y-ийн хэсүүд манайх юм шулуун байна гэсэн үг. За ингээд 30-д бас